За өрөөнд үзэгчдээ студиэс би өнөөдөр бас шинэ зочинтой ярихаар урилаа. За энэ удаад бид бас нийгэм дүрмж байгаа асуудал сэдвийн эргэн тойронд гол асуултуудад хариулт авахар хууль зүйн дэцайд Солонгог студид өрсөн оройн хүргэе. Оройн хүргэе. Монголд байгаа стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг буруу оролдоод байх юм бол бид Венесуэл болно шүү гэдэг нэг агуулга яваад штэ. За бүр товчхон хэлбэл одоо Солонгоо оюутлогоор бити оролдоод бай. Улсаа Венесуэл болгох нь ч гэдэг нэг юм агуулга яваад штэ. Би энэ дээр танаас хариулт авах гэсэн. Ер нь яавал одоо оюутлогоо төслийн юуг нь оролдохоор бид нэр Венесуэл болчих гээд байна. Яах ёстой? Ер нь оролдохгүй байна гэхээр бид нэр ямар үр ашгийг хүртэх ёстой? Оюутлогоо төсөл дээр Монгол улсын эрх ашгийг хамгаалж бид нар ажиллаж байгаа. Тэгээ одоо татварын маргаа үргэлжилж байна. Тэгээ өмнө нь бас юу болж исэн талаар ингэ мэдээлэл ярихаар хэсэргүүцдэг хүмүүс байдаг. Одоо болж байгаа асуудлуудаар ингээд иргэдтэй мэдээлэл өглөөгээд улс одоо Венесуэл шиг болно гэж одоо зүйл бол байхгүй. Бидний хувьд Монгол улсын эрх ашгийг хамгаалж хийх ёстой ажлуудаа шат дараатаагаар хийгээл явж байна. Энэ төсөл өөрөө зүгээр ер нь таны бодлоор Монголд хэрэгтэй юу? Төсөл бол мэдээж хэрэгтэй. Бид нар гадаадын хөрөнгө оруулагчтай Rio Tinto компанитай энэ төслийг харилцан ашигтай хамтарч ажиллах шаардлагатай. Энэ бол дэлхийд одоо хүчин чадлаараа нөөцийнхөө хэмжээгээр топ 5-д ирэмтлэгдэх хэмжээний том зис алтны уурхай. Гэхдээ анх бас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас эхлээд бас бид нарт бас алдсан зүйлүүд байдаг. Маргаанда байгаа зүйлийг Монгол улсын эрх ашигт нийцүүлж шийдвэрлэх чиглэлээр бол анхаарал ажиллаж байна. Засгийн газрын ажлын хэсэг 2020 оны 8 сард байгуулагдсанаас хойш бас бид нар бас томоохон бас үр дүнгуудад хүрсэн. Өмнө нь оюутлогоо төсөл дээр засгийн газар 34% эзэмшээд 34% одоо ноогдох одоо энэ хувь эзэмшлээ зээлээр санхүүжүүлээд байсан асуудал бий. Тэгээ баялгаа ашиглуулад өрөнд ороод байсан гэдэг асуудал бол одоо бүрэн шийдэгдсэн. Бид нар 34% ноогдох үрийг одоо 100% тэглүүлсэн. Цаашдаа бас засгийн газрын хувьд хоригдлын санд стратеги ач холбогдолтой орд газруудын 34% ноогдоход ноогдол ашгийг шууд шилжүүлдэг байхаар одоо хуулийн төсөл санаачлаад улсын хурлаар баталсан. Яг засгийн газрын ажлын хэсэг бас ажиллаж байгаад ажлын хэсгийг үгүйсгсэн, буруутгасан мэдээлүүд их гардаг. Тэгээд дөрөвнөөс яг энэ улсаа Венесуэл шиг болгочихгүй гэдэг бас энэ нийтлэл мэдээлэл гэсэн үнэтэй холбоотой байгаа л та. Сүүлийн үед нийгэмд өгöd байгаа мэдээлэл чинь Солонгоо тэргүүтээ хүмүүс энэ төслийг бүр байхгүй болгох нэ гэдэг ийм л хандлага яваад байна л да. Тэгэхээр та бүхэн засах гээд байгаа юм уу, зогсоох гээд байгаа юм уу? Бид нар засах гээд байгаа. Тэгээ 2009 онд анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад өнөөдөр бараг 15 дахь жил нь болж штэ. Энэ хугацаанд энэ хөрөнгө оруулалтын гэрээнээс болоод илүү их маргаан үүснэ үү? Эсвэл талуудын энэ харилцан ашигтай хамтарч ажиллахын суур нөхцөлийг бүрдүүлж чаддгүй гэдгээр маргаан дагуулсан зүйл их байгаа даа. Яг л бид нар өнөөдрийг хүртэл татварын маргаантай байна. Лондонгийн олон улсын арбитрийн шүүхтэр энэ асуудал одоо байгаа. Өмнө нь одоо ингээд байгуулсан одоо энэ гэрээ 30 жилийн хугацаатай гэрээ байгаа. Оюутлогоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ 30 жилийн хугацаатай байгуулсан гэрээнээс үүдээд маргаан үсэд идэг. Энэ маргааныг бид нар мэдээж Монгол улсын эрх ашигт нийцүүлж шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр аль болох одоо засч болох зүйлийг засаал. Тэгээ түрүүн би хэлсэн Монгол улсын эзэмшлийн 34% ноогдох үрийг бүрэн тэглүүлж чадсан гэдэг нь өмнө нь бас алдаатай хийсэн байсан асуудлыг засаал одоо яриа хэлцээ амжилттай болсон гэсэн үг. Танилуу чиглэж байгаа энэ одоо юу гэдэг компаничилсан маягтай ажил чинь юу юм гэхээр үндсэндээ Монгол улсын засгийн газар руу чиглэж штеп. Оюутлогыг 50 байлгачгаа. Татврын бити ухаатай эсхүүтэй. Татврын маргаан гарсан л юм байгаа үстэй хайчгал да гэдэг ийм агуулга юм уншигдэж гин үү танд? Ер нь тийштэй. Би 2020 оны 8 сараас хойш бол засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Тэгээд энэ хугацаанд бол нэг тийм нөлөөллийн гэмээр бас ажлууд нэлээд гардаг л да. Одоо засгийн газар хийж байгаа ажлыг их харлуулах, буруушаах, та нар одоо юу хийж байгаагаа мэдж байгаа юм уу тэр гэсэн үнцэг нэлээд гардаг. Дэлхийн өсөлт гээд төрийн бас байгууллага Монгол улсад бас салбар нь ажилладаг. Ер нь бол Монголд салбартай одоо төрийн бас байгууллага гэсэн үг. Ер нь нөлөө үзүүлэх зорилгоор, лобби хийх зорилгоор байгуулагдсан. Тэгээ Монголын бас нөлөө бүхий одоо нийтлэлчид тухайлбал одоо Баабор, Цинто гэдэг хүмүүс энэ төрийн бас байгууллагаас төлбөр авч ирсэн гэсэн мэдээлэлүүд байдаг. Ер нь манаас шийдвэр гарах эрх мэдэл бүхий хүмүүст нэлээд
хурж ажилласан зөвлөх үйлчилгээний төлбөрийг төлж исэн ийм л одоо байгууллага л да. Засгийн газрын эсрэг дуугарч байгаа ингээ олон хүн бас хаанаас санхүүжж байгаа вэ гэдэг асуултанд бас бид нар анхаарах ёстой. Тэгээд энэ бас санхүүжилтаа ч гэсэн одоо авж явахдаа Монгол улсын эрх ашиг бодож байгаа юу? Эсвэл одоо өөрт нь очиж байгаа тий энэ одоо төлбөр мөнгөнд одоо илүү анхаарч байгаа юу гэдэг. Сонгуул болоод өнгөрөхөд Солонгоо баяр цогт хоёр нэг улсад үлднэ гэж та энийг харсан уу? За ийм байгаа юм. За тэгэхээр би нэнтэй энийг сануулгаад хэлчихэд тэр нийтлэлийг бүтэн уншаарай. Тэгээ би энэ баяр цогт гэдэг хүнтэй холбоотой асуудал танаас асуух гэдэг юм. Энэ баяр цогт гэдэг хүн оюутлогоо төслийн анхны хилцээрийг ахалж исэн шүү дээ. Ахалж байхдаа ингээд та бүхэн шиг та одоо хөрөнгө оруулагч. Одоо ирэх оч юм. Би Монгол Улсын засгийн газар. Хэрнээ би танаа одоо хувьцаа гэж худалдаж аваад тэргийг их хэмжээний одоо ашиг орлого хүртэж мөнгө угаасан байдалтай ийм шинж тэмдгээр орлого олж исэн ийм нөхцөлд та битэрийн хоорондох хийгдэж байгаа хилцээр хэний талд ашигтай болох байсан бэ? Одоо нэг ийм мэдээлэл яваад байдаг шүү дээ. Энэ бодтой юу? Монгол Улсын засгийн газрыг төлөөлөөд яриа хэлцээ хийж байгаа хүн ширээний нөгөө талд байгаа тий компанийнхаа одоо хувьцааг худалдаж аваад одоо тухайн одоо яриа хэлцээ нэг үр дүнгээ шалтгаалаад хувьцааных нь үн өсөх юм байна гэдэг хүлээлттэйгээр хувьцааг нь худалдаж аваад ер нь бол маш том ашиг сонирхлын зөрчил гаргасан. Тэгээд тухайн үед бас нийт одоо 1.3 сая Америк долларын ашиг олсон гэдэг одоо мэдээлэл байдаг. 2010 оны 4 сарын 10-нд одоо яг энэ ашиг хийсэн мөнгө нь бас Монгол руу оруулж ирж ер нь мөнгө угаах шинжтэй үйлдэл хийсэн гэдэг одоо тухайн үед бас шалгагдчихсэн хэрэг дээр баримтууд авагдсан байдаг л да. Баяр цогт гэдэг хүний хөрөнгө оруулагч талынхаа хувьцааг худалдаж аваад одоо мөнгө угаацсан асуудлын 3 шатны шүүх тогтоосон нь одоо цагаатцсан. Тэгэхээр одоо тэгэл тэр шүүхийн шийдвэрлэл хүчин төгөлдөр гэж л үзнэ үстэй бид тий. За энийг нь одоо тэгээд үнэхээр одоо мэдчихсэн супер мэдрэмжтэй хүн ингэж ойлгоод орхих гээд тэгэхээр эхнэрийнхээ 50% эзэмшдэг компаниар тэр катерингийн үйлчлэгээ үзүүлэх тендерийн 60 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ийм гэрээ хийжсэн гэдэг ийм зүйл гараад ирэх. Тэгэхээр бүр угаасаа агуулгаараа эн чинь ерөөс анхнаасаа болохгүй л эхэлж исэн юм шүү л гэдэг зүйл тогтол харагдаад байна шүү дээ. Баяр цогт хүнтэй холбоотой өөр нэг бас ашиг сонирхлын зөрчлийн асуудал бол энэ QFC гэдэг тухайн үед эхнэрийнх нь 50% эзэмшдэг байсан компаниар дамжуулаад оюутлогоо төслийн кемпинг катерингийн гэрээг авсан байдаг. Тэгээ энэ гэрээ нь бол 2010-аас 12 онд 43 тэрбум төгрөгийн одоо үнийн дүнтэй. Би нэг 60 орчим гэж сонсч байсан. Дараа нь энэ компанийнхаа нэрийг 2013 оны 1 сараас өөрчлөөд дахиад 20 гаруй тэрбум төгрөгийн одоо бас тендер авсан. Нийт одоо яг 63.9 тэрбум гэдэг одоо үнийн дүн байт юм билээ. Гэтэ баримттай батлагдж байгаа юм шүү дээ тий. Тэгээ энэ чинь мөрдөн шалгах ажиллагаараас баримтжуулаад 3 шатны шүүхийн шийдвэр дээр ч гэсэн бас байгаа л зүйл шүү дээ. Ингэж болд юм уу юу? Үгүй болохгүй шүү дээ. Одоо энэ ч хамгийн том бас ашиг сонирхлын зөрчил шүү дээ. Өөрөө удирдах хийж байгаа төсөлтөө эхнэрийнхээ компанийг төрийн сайд хүн оруулаад 60 тэрбум төгрөгийн хоол нийлүүлчихдэг юм уу? Одоо миний хувьд жишээ нь одоо тийм одоо ашиг сонирхлын асуудал одоо байгаад би оюутлог компаниас одоо хэдэн тэрбумаар тендер аваад байвал танд Монгол Улсын иргэний хувьд ямар санагдах вэ? Харин одоо боломжгүй санагдаад байгаа байхгүй юм чинь. Одоо болохгүй шүү дээ. Тэгэд болоод байгаа юм шүү. Одоо байгаа дүр зургийг харахаар эн чинь болоод байна шүү дээ. Шүүхэн цагаатгачдаг юм байна. Энэ хэрэгүүдийн чинь ийм тодорхой хэллээ шүү дээ. Одоо энэ хүн чинь бүр ингээ улс төр хийцэн ийм гоё юм ярьж шүү дээ. Үнэхээр одоо супер юм хийцэн гавьяагаа ингээд олон нийтэд хүргэж байна да. Энэ дээр одоо та жишээ нь одоо миний мэдгээр бараг л 2019 он 20 оноос эхлээл ерөөсөө энэ том төслийн иргэн тойронд өрнөж байгаа ажлын хэсгүүдэд бүгдэнд нь баг орж ажиллах шиг бол одоо энэ татврын маргааныг нь бас одоо ажлын хэсгийг ахлаад ажиллаж байна. Ямар мэдрэмж төрд юм бэ? Ер нь юу гэж хэлмээр байна? Тэгээ одоо мэдээж улсын хурлын сонгуульд өгч जैन. Тэгээ одоо яг өвлгөр амьлах цагаар гэдэг шиг одоо сонгуульд өгөхөд тэгээ өмнө нь бас Монгол улсын бас эрх ашигт бас нийцсэн гэрээ байгуулсан уу юу гэдэг нь бас их хэрэгэлзээтэй хүмүүс улсын хуралд бас ингээд нэр дэвших гээд ингээд горилоод явж байгаа нь бол харамсалтай. Анхааруулжтай зүйл нь манай одоо голлох одоо улс төрийн хүчин ардчилсан намын тэргүүндэд дараг хүн өмнө нь одоо ингээд олон ингээд ашиг сонирхлын зөрчил гаргацсан ингээд асуудлууд нь байна. Дубан гэрээтэй холбоотой ч гэсэн бас асуудлууд байгаа. Тэгээ өнөөдөр одоо юу ч болоогүй юм шиг
тий одоо яг нэг тийм энхийн цагаан тагтаа шиг гарч ирж байгаа байхгүй юу? Одоо өмнө нь ингээ Монгол улсын ингээ нийтлэг эрх ашигыг бас хамгаалж ажиллаж чадсан уу гэдгийг эргэлзээтэй хүн эргээд ингээд бас төрийн өндөр албан тушаалтан болох гээд явж байгаа нь энэ хүн дахиад ингээд сонгогдлоо гэхэд хэний эрх ашигын төлөө ажиллах вэ гэдэгт одоо сонирхолтой асуулт санагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ төрийн одоо өндөр албан тушаал хаших ер нь олон нийтийг төлөөлөхөд таавал бас л одоо өндөр мэдлэг боловсрал тэр Монгол улсад хэрэгтэй мэргэсэн боловсон хүчний хувьд бол би таныг баяр зохицоос их тийм бага боловсралтай гэж бодохгүй. Гэхдээ мэрэгжил сэтгэл хоёрын аль нь илүү хэрэгтэй юм шиг байт юм бэ? Ёс зүйтэй нийт эрх ашигын төлөө ажиллах итгэл үнэмшил маш чухал шүү дээ. Монгол төрийг төлөөлж ажиллаж байгаа хүний хувьд хамгийн эхэлж одоо анхаарах зүйл маань Монголын нийт иргэдийн эрх ашиг байгаа. Тэгэхээр нийт иргэдийн эрх ашигыг бид нар төлөөлөөд энэний төлөө ажиллаж чадчихэв үү? Дунд нь ашиг сонирхлын зөрчил үүсгээд хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор офшор компаниараар дамжуулаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд өөрөө ингээд ашиг олоо сууж гин үү? Эсвэл компанийнхаа одоо эхнэрийнхээ эзэмшдэг компаниараа дамжуулаад өндөр үнийн түнтэй тендер аваад 10-11 онд чинь 30 сая америк доллар гэдэг чинь маш их мөнгө л байсан. Тэгж байна. Гэхдээ ихч бай, багч бай болохгүй л болохгүй үстэй энэ чинь. Тэр би энэ дээр жоохон сэтгэл дутагчлаа гэж харж байгаа. Энэ төсөл анх ингэж хийгдэж эхлээд манай талын буюу Монголын талын үндсэн одоо ордын баялаг эзэмшигч талын эрх ашигуд бас ноцтой зөрчигдсөн юм агуулгууд байжээ гэдгийг одоо та бүхэн гаргаад засгийн засаад ингээд өшөө шаардлагатайг нь өөрчлөлтгөл явж ийн л да. Анхнаас одоо юу гэдэг нь тэр баяр цогтын ахалж ийсэн ажлын хэсэг ноцтой үр дагаврууд гарах ийм сөрөг агуулгуудыг тусгаад өөрийнхөө эрх ашигыг хохироцсон байна гэж яхад араас нь тэр 12 онд очоод тэр Дубай гэрээ гэдэг чинь дахиад хийгдчихэд нь ямар учиртай юм бэ? Энэ үед мөн л адилхан нөгөө баяр цогч нь хэрэглэх газартаа байсан байдаг л да. Өөрөөр хэлэх юм бол за би ингээд өмнө ийм дээр алдсан байлээ. За сайхан бэлгэрэнхий сайдаа. Та одоо яг энэ Дубай гэрэн дээр яг ингэх чинь шүү гэдгийг зөвлөж явах хэвээр үндсэн зөвлөх нь гэж би ойлгож байгаа. Одоо засгийн бүтцийн хувьд ингээд явцсан байдаг штэ. Тэгэхээр энэ Дубай гэрээ гэдгийг нийгэмд нэг ойлголтыг нэгдсэн байдлаар та юу гэж харж байгааг өгөөж яачихсан юм. Дубай гэрээ ч одоо бүрд ордуулсан штэ. Ер нь аюул холон маргаантай байсан асуудлууд дээр буулт хийсэн гэсэн үг. Ингэж буулт хийхдээ тухайд бас засгийн газрын хуралдаанаар хилцүүлээгүй зөвхөн ерөнхий сайдын захирамжаар ингээд ажил хэсэг байгуулад гарын үсэг зурх эрх олгоцсон байдаг асуудлууд байдаг. Энэ нь бас эргээд бас Монгол улсын хуулийг зөрчсөн гэдэг захиргааны хэргийн бас шүүхийн шийдвэр гарсан байдаг сүлд нь. Хоёр дахь бас нэг ноцтой асуудал нь татврын асуудал бол ер нь бол альва бас Монгол улсын татвартай холбоотой асуудал бол улсын хурлын бүрэн эрхийн асуудал байдаг. Улсын хурлын бүрэн эрхийн асуудлыг улсын хурлд огт зөвшөлдсөлгүйгээр шийдвэрлэсэн байдгийг. Яг тодорхой жишээ дурдах юм бол яг Эрдэнэс Монгол компанийн захирлаар ажиллаж байсан Бямсайхан Эрдэнэ соёлын компани захирлаар ажиллаж байсан Дааган болт гэдэг хүмүүс бас Дубай гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Тэгээд Бямсайхны хувьд бас Рио Тинто компаниас бас зөвлөх үйлчлэгийн төлбөр авч ийсэн гэсэн асуудлууд байдаг. Цайхан бэлгийн засгийн газар гарч ирээд ер нь бол бүрэн буулт хийсэн байдаг. Авах ёстой татвараасаа болио гэж өөрсдөө саналаараа. Тэгээ өөрсдөө яг оюутлогоо компани Рио Тинто компанийн тавьж исэн бүхэл асуудлуудыг хүлээн зөвшөөрөөд тэрнээс болоод бас Монгол улсын эрх ашиг ноцтой зөрчигдсэн асуудал байгаа. За юу гэсэн үг юм. Тэгэхээр ямар ч ер нь хинэт санал сонсгоогаар шууд дур мэдээд хийж байгаа хэрэг юм уу? Их хурал дээр хэлцээгүй. Тэр холбогдох хянах ёстой ажлын эсвүү дээр ороогүй. Одоо хайшин тэгээ баг аялж явж байгаа зурж байгаа юм. Австралийн нэг сонин байдаг. Австралийн бизнес санхүүгийн талаар мэдээлэл гаргадаг. Тэгээд тухайн үед Рио Тинто компанийн Зисийн группийн захирал гээд Жан Себастьян Жак гэж захирал байсан. Гэрт нь одоо манай ерөнхий сайд байсан л агам л та. Тэгээд тухайн үед ингээ хүүхэд нь хурж ирээд нэг юм одоо газар зүйн хичээл дээрээ бас ингээ Монголын талаар юу гарахаар зөвлөгөө авч ийн гэж яриад. Тэгээд яг ингэж хүүхдтэй хамт ярьж сууж хагаад Дубай гэрээ ингээд баг шийдэгцэн гэдэг одоо мэдээллийг тэр Рио Тинтогийн захирал өгсөн байдгийг. Тэгэхээр ер нь бол Монгол Улсын засгийн газар яаж ажиллах ёстой тухайн үеийн процесс аяг болон хууль зөрчигдөж л Дубай гэрээ хийгдчихсэн. Тэгэхээр бид нар аль аль талдаа л бас хариуцлагатай, зарчимтай байх хэрэгтэй. Тэгээ манай бас
улс төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн өндөр албан тушаал хасж ийсэн тий бас хүмүүс ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй л юм л та. Тэгээд түрүүн хэлсэн баяр цогт гэдэг улс төрчийн хувьд харамсалтай тухайн үедээ Монгол Улсын засгийн газрыг төлөөлж яриа хэлцээ хийж байхдаа хэлцээ хийж байгаа компанийнхаа одоо хувьцааг худалдаж аваад би ямар хэмжээний ашиг олох вэ гэд бодоод сууж исэн хүн асгүй бол одоо өөр нэг томоохон ноцтой асуудал нь их нарийнхаа 50% эзэмшдэг QFC гэдэг компани дээр 43 тэрбум төгрөгийн буюу тухайн үед 30 сая Америк долларын тендер оюутлах компаниас одоо аваад сууж исэн хүн тий Монгол Улсын эрх ашигт нийцүүлж одоо гэрээ хийсэн үү үгүй юу гэд иргэд маань бас тунгааж бодглох л та. Би бас яг оюутлахын төсөлтэй холбогдуулаад анх одоо яриа хэлцээ хийж явах үеийн протоколууд аюу олон материалтай танилцчихсан. Яриа хэлцээ хийсэн уулзалтын протоколыг би уншаад надад маш харамсалтай санагдчихсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний татвартай холбоотой асуудал дээр яг тухайн өдрийн одоо яриа хэлцээ хийгдсэн байдаг. Тэгээ манай талаас бол баяр цогт сайд протокол хөтлөж байгаа хүнтэйгээ өөр төлөөлөлгүйгээр хэлцээрийн нөгөө талд байгаа Rio Tinto Ironham Mines компани төлөөлөл бол одоо хит хитэн одоо тий хуулийн одоо санхүүгийн зөвлөхүүдтэйгээ одоо маш том төлөөлөл ингээд хэлцэл хийсэн одоо нэг тийм протоколын баяр цогт сайд болохоор ганцаараа зүгээр протокол бичих хүнтэйгээ л орцсон байж таа. Тий. Тэгээд яг тэр ингээд протокол ингээд бичигдсэн протоколыг уншихаар Rio Tinto ингээд Ironham Mines компанийн талаас нь санал гаргадаг. Манай талаас одоо огт тэрэн дээр нь одоо тийм хилцэл хийлгүүгээр зөвшөөрсөн баяртай. Эсвэл одоо тодорхой байр суурь илэрхийлэлгүйгээр тэгээд дууссан байдаг. Яг тэр протоколыг уншаад бол надад маш харамсалтай санагдчихсэн. Яагаад тухайн үед Монгол Улсын засгийн газар хуулийн зөвлөх аваад ажиллажаагүй, санхүүгийн зөвлөх аваад ажиллажаагүй маш том асуудалтай. Тэгээ бид нар бас энэ алдааг давтахгүй байх тэрийг анхаарч ажилласан сүүлийн 3 жил гаруй хугацаанд засгийн газрын ажлын хэсгийн дор ажлын дэд хэсгүүд байгуулагдаад хууль, санхүү, яг техникийн асуудлууд тусдаа санал дүгнэлт гаргадаг. Тэгээ яг энэ ажлын дэд хэсгүүдэд манай холбогдох төрийн байгууллагын төрийн албан хаагчид ороод санал дүгнэлтээ гаргадаг. Энэ нэргээд одоо яг засгийн газрын ажлын хэсгч мэдээж сайд хүн анхалж байгаа, улс төрч хүн анхалж байгаа тийм. Гэхдээ энэ ажлын хэсэгтээ бүхэл талын яг мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ингээд ажлын зохион байгуулалтаа хийж ажилласан. Шаардлагатай бас зөвлөх үйлчилгээнүүдийг ч авч ажилласан. Тэгээ ер нь яг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах процесс ингээд одоо ингээд үлдсэн байгаа протоколуудыг аваад үзэхээр чамлахаар л да. Энэ төслөөс бусад одоо манай стратеги ач холбогдолтой бүх төслүүд өгөөд эхэлсэн. Одоо хамгийн сүүлийнх нь ипотекийн зээлийн их усүр болоод явж байна. Бид нар оюутлогоо төслийн 34% ногдол ашгаа Эрдэнэс 5-7 шиг энэ ногдол ашгаа 1072% шиг ногдол ашиг яг хийзээ авах юм. Татврын маргаан Монгол улсад нааштай шийдэгдэх юм бол тун удахгүй авна. Оюун урны засгийн газар байгалийн баялагийг ард түмэндээ шууд хүртээх үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлууллаа. Монгол улсын үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын 7 нь Эрдэнэс Монголын харьяанд мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүй тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр татвараас нуугдсан хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна. Оюун урны засгийн газар энэхүү баялагын хулгайг илчилж ард түмний мэдээлд байгалийн баялагийг эргүүлэн үндэсний баялагын санд төвлөрүүлнэ. Үндэсний баялагын сан нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд Норвегийн баялагын сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишг загварт тулгуурлажээ. Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнцнийг өсгөх, арвижуулах болно. Хөгжлийн сан нь Монгол улсын нийгмийн хөгжилд тулгамдж буй. Газрын тосны үйлдвэр, цахилгаан станц, хурдны зам зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой. Хуримтлалын сан нь Эрдэнэс Монголын эзэмшлийн стратегийн ордуудын 34%. Тодотгож хэлбэл Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс оюу толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банкнд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдана. Rio Tinto компани Монгол улсад одоо татвар төлөх, ногдол ашиг төлөхөөс өмнө хэмжээний одоо мөнгө урсгалын одоо оюутлах компанийн орлогыг нь зээлийн хүү, менежментийн төлбөр хэлбэрээр өөрсдөө шилжүүлж аваад идэв. Тэгэхээр Монголд татвар төлөх
Ногтлаа шиг бас төлөх том суурь нь энэ Rio Tinto-гийн аваад байгаа мөнгөн урсгалыг бид нар бас хянах багасгах тийм. хянах багасгах шаардлагатай. Ялангуяа энэ менежментийн төлбөрт өнөөдөр Rio Tinto компани 1 тэрбум Америк долларыг авсан байдаг өнөөдрийн байдлаар. Тэгэхээр энэ төлбөр одоо энэ зээлийн хүмүүсттэй холбоотой асуудлууд нь бас татврын маргааны нэг хэсэг. Тэгэхээр энэ асуудал Монголын талд нааштайгаар шийдвэрлэгдэх юм бол ер нь бид нар ногдлох шиг авах татврын орлого нэмэгдэх бас маш том одоо эерэг одоо зүйл харагдаж байгаа. Нийгэмд хүрж байгаа мессеж мэдээллүүдэд энэ хүн хичнээн өндөр IQ потенциал боловсралтай хідэн хэлээр ярьдаг хэн байсан ч дотоод мөн чанард нь одоо хувийн эрх ашиг нэгт байх нь улсын эрх ашиг нэгт байх уу гэдэг эренбийг бас дугаарлаад авч чадсан гэж бодож байна. Энэ баг хэрэгээр. За ингээд урилга хүлээж авсанд баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Баярлалаа.